Унан урлаг pop соёлын хамгийн чухал ивентүүдийн нэг CinemaCon 2026 арга хэмжээ энэ 7 хоногт болж өнгөрлөө. Манай сууг өнгөрсөн жилийн арга хэмжээнээс онцлог мэдээллүүдээр бичлэг хийж байсантай адил энэ жилийн мэдээллүүдийг ч бас ярих гэж байна. Энэ жилийн үед мөн л том чухал гэх мэдээллүүд их гарлаа. Та нарын зарим ч бас зах цухаас нь харсан бах. За тэгээд бичлэгтээ орохоос өмнө лайк, subscribe дарахаа бити мартаарай. Арга хэмжээний эхний танилцуулгыг хийсэн студи бол Sony Pictures. Харин Sony гэхээр хамгийн түрүүнд мэдээж Spider-Man байх нь ойлгомжтой. Энэ оны 7 сарын 31-нд нээлттэй хийх Spider-Man Brand New Day-ийн 2 цоошин постерыг арга хэмжээний үеэр татсан юм. Өмнөх 3 ангийн постерууд ер нь жоохон царай муутай сүргүү байгаад байдаг штэ. Харин Brand New Day-ийн постерууд арай өөр байгаа нь анзаарэгдэж байна. Ялангуяа энэ постэр Sam Raimi-гийн Spider-Man 2-ын постероос санаа авсан нь бүр ч илүү таалагдсан. Мөн танилцуулгын үеэр Brand New Day-ийн киноны хэсгийг үзэгчдэд үзүүлсэн ба Tom Holland өөрийн биеэр ирж киногоос урьдчилж маркетинг кампаньда оролцсон. Тэрээр энэ удаагийн хүн аз илүү насанд хүрч том болсон, мөн өөрийнх нь хувьд хамгийн дуртай анги нь болж байгааг дурдсан байна. Дараагийн хүн азын мэдээ нь мэдээж Spider-Verse трилогийн 3 дахь кино Beyond the Spider-Verse-тэй холбогдно. Across the Spider-Verse гарснаас хойш фэнүүд дараагийн ангийг тэсэн ядан хүлээж байсан. Гэвч SAG-AFTRA Strike студи болон продакшны олон асуудлаас болж 2024 онд гарах байсан кино Sony-гийн релиз датаас арилж хизээ нээлттэй хийх нь тодорхой бус болсон. Үүний дараа 2025 онд болж өөрчлөгдсөн ч өнгөрсөн жилийн CinemaCon дээр 2027 оны 6 сарын 4-нд нээлттэй хийхийг зарлаж хэд хэдэн first look зургийг танилцуулсан түүхтэй. Харин энэ жилийн арга хэмжээгээр release date нь дахин өөрчлөлт орж 2-7 хоногор хойшилж 6 сарын 18 руу шилжсэн байна. Мөн арга хэмжээний үеэр танилцуулсан киноны зургууд киноны хайпыг улам нэмж чадсан. Сонирхолтой нь Beyond the Spider-Verse-ийн ихэнх хэсгийг IMAX форматанд тааруулж хийж байгааг мэдгдсэн бөгөөд заавал IMAX-д үзэх ёстой кинонуудын нэг болж байх шиг байна. Sony-гийн зүгээс хэд хэдэн аим шиг киногоо танилцуулснаас эхний онцлог кино нь Lee Whannell, James Wan нарын хамтран бүтээсэн Insidious franchise-ийн 6 дахь кино. Тус кино энэ оны 8 сарын 21-нд нээлттэй хийх бөгөөд шинэ трейлерын арга хэмжээний үеэр цацсан юм. Харин хамгийн их сонирхол татаж байгаа аим шиг бүтээл бол өнгөрсөн жилийн хамгийн шилдэг аим шиг кинонуудын нэг Weapons-ыг хийсэн Zack Cregger найруулагчийн Resident Evil Reboot. Zack Cregger-ийн хувьд хэд хэдэн баг төсөвтэй мундаг аим шиг кино хийж өөрийгөө баталсан бол энэ удаад Sony-тай хамтран Resident Evil-ыг дэлгэцнээ ахин амжуулах гэж байгаа юм. Тус кино энэ оны 9 сарын 17-нд нээлттэй их товтой байгаа бөгөөд арга хэмжээг үзсэн үзэгчдэд анхны тизерийг танилцуулсан байна. Киноны гол дүрд Austin Abrams тоглож байгаа бөгөөд туслах дүрүүдэд Paul Walter Hauser, Severance цуврал тогсноор нь сайн мэдэх Zack Cherry нар тогложээ. Миний хувьд Zack Cregger найруулагчид итгэж байгаа хувьдаа тус кинонд баггүй хүлээлт тавиад байгаа юм. Нэмээд Dakota Fanning, Elle Fanning гэгчдийн хоёрын тоглох The Nightingale кино, Kazuo Ishiguroгийн Clara and the Sun романаас идэвсэн кинонд Jenna Ortega, Amy Adams нар тоглохыг Legend of Zelda-гийн live action киноны зураг авалт дууссан, Bloodborne тоглоомын R-rated animation кино гарахаар болсон, мөн Helldivers тоглоомоос идэвсэн киноны pre-production эхэлсэн ба гол дүрд Jason Momoa тоглох болсон, Jumanji-гийн шинэ анги, Sony Animation-ы Buzz нэртэй анимашн гээд олон мэдээлэл гарсан. Үүнээс хамгийн анхаарал татаад байгаа нь Godzilla -1-ийн найруулагч Yamazaki Takashiгийн анхны англи хэл дээрх кино Grand Gear 2028 оны 2 сарын 18-нд гарахаар болжээ. Тус киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүйж гол жанр нь авраг меха нарын тулаан байх ажээ. Магадгүй Pacific Rim-ээс хойш гарсан хамгийн шилдэг меха кино болохыг ч үгүйсэхгүй. Харин өөр нэгэн анхаарал татаж байгаа кино нь David Fincher-ийн хийсэн The Social Network киноны дараагийн анги The Social Reckoning байлаа. Тус кинонд Facebook-ийн дотоод ажилт нууц мэдээллийг ил болгон шүглүүлсэн 2021 оны томоохон үйл явдлын талаар гарах ба энэ оны 10 сарын 9-нд нээлттэй хийх товтой байгаа. Харин кинод мэдээллийг ил болгосон ажилтны дүрд Mikey Madison, Mark Zuckerberg-ийн дүрд Jeremy Strong, Jeremy Allen White, Bill Burr, Fumi Masako, Billy Magnussen гэх мэт маш мундаг жүжигчдийн бүрэлдэхүүнтэй гарахажээ. Тэгвэл дараагийн студи бол Warner Bros. Тэдний хамгийн ихний онцлог мэдээлэл бол Godzilla -0. 2023 онд гарсан Godzilla -1 кино хүмүүсийн хоорондох драма, оригинал Godzilla-гийн санаагаа маш сайн шингээж чадсан, нэмээд илүү акшн ихтэй, Японы болон бусад орны үзэгчдэд аль алинд нь таалагдахаар сайн бүтээл болсон. Тэгвэл дараагийн анги болох -0-гийн үйл явдал өмнөх ангиас 2 жилийн дараа Америк нэгдсэн улстай холбогдож буйгаар гарах ажээ. Мэдээж өмнөх ангийн найруулагч уран бүтээлчид иргэн ирж байгаа учраас тус кинонд хүлээлт өндөр байгаа юм. Оскарын шагналт найруулагч Sean Baker өмнөх кинонууд A24, Neon гэх мэт инди компаниудтай хамтарч дистрибьют хийж байсан бол энэ удаад Warner Bros-тай хамтран дараагийн киногоо хийхээр болжээ. Киноныхын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүйч шинэ киноны нэр нь Te Amo байх юм. Алдарт Ocean's 11 киноны приквелийг Bradley Cooper найруулахаар болж Margot Robbie өөрийн Lucky Chap Entertainment-аараа продюсераар ажиллах юм. Тус кинонд оригинал трилогийн гол дүр George Clooney-гийн тоглосон Danny Ocean эцэгхийн талаар гарах ажээ. Харин нөгөө талд трилогийн сиквел болох Ocean's 14-ийн хөгжүүлэлт явсаар л байгаа юм.
За тэгээд мэдээж Mortal Kombat 2 киноны шинэ трейлерыг цацаж арга хэмжээний үзэгчдэд киноны хэсгийг үзүүлсэн сурагтай. Mortal Kombat-ийн хувьд нэг сүртэй драма гэд байх зүйлгүй, акшн сайтай, үзэхэд зугаатай уйдахаргүй байхад л болчихж байгаа юм. Харин шинэ трейлерийн хувьд яг тэр мэдрэмжээ сайн өгч чадсан санагдсан. Ямар ч тач тус кино тун удахгүй буюу 5 сарын 8-нд манайд ч бас нээлттэй хийхээр байгаа. Харин цуврал байх уу, кино байх уу гэж удаан яригдсны эцэст Game of Thrones ертөнцөд Aegon-ы байлдан дагуулын талаарх киног аль биесээр зарлажээ. Одоогор дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч киноны нэрийг аль биесээр Aegon's Conquest гэж зарласан. Мэдээж кинонд нэгдүгээр Aegon Targaryen хэрхэн Westeros TV-г байлдан дагуулж төмөр сэнтид суусан тухай гарах юм. Энэ оны 10 сарын 2-нд гарах Alejandro Inarrituгийн Satire Black Comedy кино Digger-т Tom Cruise гол дүрийг бүтээж байгаа. Тэгвэл арга хэмжээний үеэр тус киноны first footage-ийг үзэгчдэд үзүүлжээ. Үүнээс гадна Dune Part 3-ын хэсэг, Supergirl-ийн хэсэг гээд хэд хэдэн киноныхаа footage-ийг үзэгчдэд үзүүлсэн юм. Үүнээс хамгийн онцлог нь энэ оны 10 сарын 23-нд нээлттэй хийх DC Universe-ийн анхны аимшиг кино Clayface киноны трейлерыг арга хэмжээний үзэгчдэд үзүүлжээ. DC Universe-ийн хувьд Superman-ы дараагийн анги болох Man of Tomorrow дээр ерөнхий үйл явдал дөрүүдийн талаар апдейт өгснөөс өөр онцгийн зүйл байгаагүй. The Batman Part 2-ын талаар бүр юу ч байгаагүй нь харамсалтай. За тэгээд хэд хэдэн киноны релиз дэйтийг зарснаас дурдвал Final Destination 7 2028 оны 5 сарын 12-нд, Weapons-ийн spin-off Ant Gladys-ийн тухай кино 2028 оны 9 сарын 8-нд, Minecraft movie-гийн дараагийн анги Minecraft sequel 2027 оны 7 сарын 23-нд, найруулагч Zack Snyder-ийн шинэ кино The Flood 2028 оны 8 сарын 11-нд тус гарахаар болжээ. Дараагийн студи бол Universal. Мэдээж Universal-ийн хувьд энэ жилийн хамгийн онцлог кино нь Christopher Nolan найруулагчийн The Odyssey. Nolan тус арга хэмжээнд өөрийн биеэр ирж киногоо танилцуулсан бөгөөд 5 минутын дүрс үзүүлж үзэгчидтэй хамт яриа өрнүүлжээ. Киноны хувьд 7 сарын 17-нд нээлттэй их учраас шинэ трейлер ч бас тун удахгүй гарах үзье. Маш шинэлэг, үзүүштэй Christmas кино Violent Night-ийн 2 дугаар ангийн трейлерыг тус арга хэмжээний үеэр мөн үзүүлжээ. Эхний анги нь үзэхэд зугаатай, тун давгүй акшн кино болсон. Харин 2 дугаар анги дээр жүжигчин Kristen Bell Miss Claus-оор орж ирэхээр болжээ. Нэмээд Роберт Эггерс найруулагчийн Werewolf киноны анхны трейлер, Steven Spielberg-ийн энэ жил гарах кино Disclosure Day-ийн шинэ трейлер, Minions and Monsters-ийн шинэ трейлер зэргийг арга хэмжээгээр үзүүлжээ. Харин миний хувийн зүгээс хамгийн их анхаарал татсан мэдээлэл бол Snoop Dogg-ийн намтарчилсан киног хийхээр болжээ. Ямар ч тач киноны хувьд Snoop гэх нэртэй байх ба гол дүр буюу Snoop Dogg-ийн дүрд жүжигчин Jonathan Davis тоглох ажээ. Тэгвэл Amazon MGM-ийн хамгийн анхаарал татсан, бас хамгийн хүлээлттэй байгаа кино бол удахгүй нээлттэй хийх Masters of the Universe. Арга хэмжээний үеэр жүжигчид тайзан дээр гарч мөн адил киноныхаа хэсгийг үзүүлсэн байна. Үүний араас Jason Statham ахын сонь нэртэй акшн кинонуудын нэг The Beekeeper-ийн 2 дугаар ангийн трейлерыг үзүүлж 2027 оны 1 сард нээлттэй хийхийг зарлажээ. Сонирхолтой тус киногоо 2027 оны хамгийн шилдэг акшн трейлер байх болно гэж амбицтай мэдээллийг хийсэн байна. Гэхдээ миний хувьд хамгийн их анхаарал татаж байгаа акшн кино нь Henry Cavill-ийн гол дүр тоглож, John Wick-ийг хийсэн Chad Stahelski-гийн найруулж буй Highlander кино. Энэхүү кино нь 1986 оны cult classic бүтээлийн ребут бөгөөд арга хэмжээний үеэр киноны first look-ийг цацсан байна. Харин студийн хамгийн онцлог мэдээлэл нь Оскарын шагналж жүжигчин Michael B. Jordan-ы найруулах The Thomas Crown Affair кино. Энэхүү бүтээл нь өмнө 20 удаа хийгдэж байсан бөгөөд уг хувилбар нь 3 дахь ремейк болон гарах ажээ. Миний хувьд энэ киног үзэж байгаагүй, гэхдээ маш алдартай гэдгийг нь сайн мэднэ. Michael B. Jordan-ийн хувьд жүжигчнээс гадна найруулагчийн гараагаа Creed 3 киногоор хийсэн билээ. The Legend of Aang алдагдаад буян болж байхад Paramount юу ч болоогүй юм шиг сайхан CinemaCon-до оролцоод кинонуудаа танилцууллаа. Тэдний зүгээс хэд хэдэн шинэ кино зарлаад амжсан. Тэдгээрээс нь дурдвал Ястмалхийн Ninja-гийн Mutant Mayhem анимашны үргэлжлэлээс гадна live action кино хөгжүүлж байгаа мөн Shredder-ийн цувралыг хийхээр болжээ. Transformers-ийн шинэ анги хийгдгэр болсон ба одоогор хөгжүүлэлтэн дээрээ явж байгаа. Тус кино Rise of the Beasts-ийн үргэлжлэл байх уу, эсвэл тусдаа юу гэдэг нь тодорхой бус байна. Харин G.I. Joe-ийн киног мөн адил хөгжүүлж байгаа бөгөөд тус хоёр франчайз crossover хийх хэсэг нь тодорхой бус. Star Trek болон World War Z-ийн шинэ кино хийхийг аль биесээр зарласан ба өөр дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй. Paramount-ийн зүгээс Top Gun-ы 3 дугаар анги хийхээр болсон ба кинонд Tom Cruise тоглох нь батлагдсан. Харин жүжигчин найруулагч John Krasinski A Quiet Place 3 дугаар анги хөгжүүлж байгаагаа мэдгдсэн ба одоогор мөн адил дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Харин Paramount-ийн зүгээс чимээгүйхэн Call of Duty киноны нээлтийн товыг зарласан ба 2028 оны 6 сарын 30-нд гарахаар болжээ. Тэгвэл студийн зүгээс хамгийн их ач холбогдол өгсөн кинонууд нь Sonic the Hedgehog 4, Scary Movie 6, Street Fighter гэх мэт удахгүй гарах кинонууд байлаа. Sonic-ийн хувьд шинэ ангийн тизерийг арга хэмжээгээр танилцуулсан бөгөөд Dr. Robotnik чухал хэсгүүдийг эзэлсэн сурагтай. Харин Scary Movie 6-гийн хувьд
тайзан дээр Marlon Wayans, Shawn Wayans нар гарч ирэн киноны зарим хэсгүүдийг үзүүлж цагийг хөгжлөө өнгөрөөжээ. Street Fighter-ын хэв чин трейлер цацсан бөгөөд өмнөх тизерээс илүү олон сонирхолтой дүрсийг үзэх боломжтой болсон. Энэ кино Mortal Kombat-тай адил hit series биш, акшн сайтай хөгжилтэй байхад л болох юм байна. Бараг Mortal Kombat-аас ч илүү хөгжилтэй байх боломжтой. За тэгээд хэд хэдэн кинонууд танилцуулсан ч хамгийн их сонирхол татсан нь нариулагч Ty West-ийн хийж буй Christmas Carol-ийн кино байлаа. Ty West-ийг бид X trilogy хийснээр нь сайн мэднэ. Харин Christmas Carol киноны гол дүрд Johnny Depp ах маань тоглохоор олжээ. Танилцуулгын үеэр ах өөрийн биеэр тайзан дээр гарч ирсэн бөгөөд энэ үеэр үзэгчид маш их баяртайгаар түүнийг хүлээж авсан байна. Хүндхэн салтын араас эргэн ирж байгаа ах маань удахгүй өөр олон том кинонуудад тоглоно гэдэгт итгэлтэй байна. Арга хэмжээний хамгийн сүүлийн өдрийн сүүлийн танилцуулгыг Disney хийсэн юм. Тэд удахгүй нээлттэй их 12 киногоо танилцуулан тус бүртэн трейлер, мэдээлэл, нээлтийн тов гэх мэдээллийг өгсөн юм. Үүнээс нь онцлог мэдээллүүдийг ярьцгаая. The Mandalorian цуврал Star Wars franchise-ийн сүүлийн жилүүдэд гарсан хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг. Цувралын эхний 2 бүлэг маш сайн болж чадсан бөгөөд энэ удаад бүрийн хэмжээний киног нь Jon Favreau найруулж байгаа байлаа. Тэрээр өөрийн биеэр тайзан дээр гарч ирэн киноныхаа талаар тайлбарлан final trailer-ээ цацсан юм. Та нар ч бас шинэ трейлерыг үзсэн бах. Ямар ч тач тус кино манай Монголд ч бас нээлттэй хийх товтой байгаа. Үүний араас Toy Story 5, Moana live action дээр танилцуулгуудыг хийсэн ба үүн дээр нэг онцож яриад байх зүйл байгаагүй. Харин нэг онцлог кино танилцуулсан нь Ridley Scott найруулагчийн шинэ кино The Dog Stars байсан юм. Энэхүү кино нь 2012 онд хэвлэгдсэн ижил нэрт романаас хэдвүлэн хийсэн бөгөөд цар тахлын дараах пост-апокалиптик ертөнцид өрнөж буй sci-fi кино. Үүнтэй зэрэгцэн киноны аль биесний трейлерч бас олон нийтэд цацсан. Харин киноны хамгийн онцлог зүйл нь жүжигчдийн бүрэлдэхүүн. Jacob Elordi, Josh Brolin, Margaret Qualley, Allison Janney, Guy Pearce, Benedict Wong гэх мэт маш мундаг жүжигчид тогложээ. Харин кино нь энэ оны 8 сарын 28-нд нээлттэй хийх товтой байна. Disney өөрсдийнх нь хийж буй анимашнууд сүүлийн жилүүдэд уналтанд орсон. Бараг хамгийн амжилттай Zootopia гэхэд буруудахгүй. Тэгвэл тэд энэ удаад өөрсдийн нэгэн шинэ анимашн болох Hextech танилцуулсан ба гол дүрд нь Hailey Steinfeld дуу оруулах ажээ. Ямар ч тач fantasy, magic гэх мэт зүйл гол элемент нь байх бөгөөд арга хэмжээний үеэр гол дүрүүдийн зургийг ч бас харуулад амжижээ. Тус кино энэ оны 11 сарын 25-нд нээлттэй хийх товтой байна. За тэгээд Disney юм чинь энэ оны хамгийн өндөр хүлээлттэй кинонуудын нэг Avengers Doomsday дээр маш чухал ач холбогдол өгч байгаа нь харагдсан. Танилцуулгын үеэр том босс Kevin Feige, киноны найруулагч Russo ах дүүс, мөн Доктор Дүүмээр иргэн ирж байгаа RDJ нар тайзан дээр гарч ирэн киноны хайпыг улам нэмсэн. Тэд Doomsday-с өмнө Avengers Endgame-ийг намар дахин релиз хийхээ мэдэгдэж, тус хувилбарт нь хэд хэдэн deleted scene, гинтийн бэлгүүд байхыг дурджээ. Avengers Doomsday, Dune Part 3 нар нэг өдөр нээлттэй хийхээр байгааг та бүхэн мэдэж байгаах. Doomsday гэдэг байгаа штэ. Ямар ч тач Dune Part 3 exclusive байдлаар IMAX дээр гарах учраас нээлтийн 7 хоногтоо Doomsday-ийн хувьд IMAX дээр давхар гарах боломжгүй. Тиймээс Disney болон Marvel студийн зүгээс Infinity Vision гэх сүртэй нэртэй технологи гэхүү стандарт гэх зүйлийг өөрсдийн кинонууд дээр оруулж ирэхээр болсон. Энэ нь гэхдээ аль хэдийнэ байсан технологи бөгөөд кино театрын тод гаралт, хамгийн сайн дууралт гээд үзэгчдэд хамгийн дээд зэрэглэлийн премиум мэдрэмжийг өгөх зорилготой гэж хэлж болно. Энэхүү стандартаар Doomsday гарах бөгөөд дахин релиз хийх Endgame ч бас Infinity Vision-ээр гарах ажээ. Гэхдээ миний бодлоор бол нэгэнт IMAX Warner Bros алдчихсан учраас арай илүү мөнгө хийхин тулд ингэж байна уу гэж харж байна. За тэгэд мэдээж арга хэмжээнд ирсэн үзэгчдэд Avengers Doomsday киноны трейлерыг үзүүлжээ. Үзсэн хүмүүс нь интернетээр битүү бичиж байгаа. Гэхдээ миний хувьд аль бол харахгүй хичээгээд явж байна. Dune Part 3-ын трейлер гарчихсан юм чинь Doomsday-ийн трейлер паблик цацагдах нь цаг хугацааны л асуудал. CinemaCon 2026 арга хэмжээ товчхондоо юм байлаа. Миний дуртаагүй маш олон кино байгаач өөрийнхөө зүгээс хамгийн онцлог хэдийг хүргэлээ. За тэгээд лайк, subscribe-а дарахаа бити мартаарай. Хэрвээ манай сувгийг дэмжих хүсвэл доор гарч байгаа дансаар донешн нэлгээх боломжтой. Дараагийн бичлэгээр уулзцгаая.